Хүй, ирсэн юм уу? Түрүүн гарлаа гэжтэй. Харин төгжрээл. Itty bitty titty committee, every boy tryna see the kitty kitty. Ain't nothing. Сайн уу? Хай. Сайн уцгаа. Энэ 7-ны дугаар минь жоохон оройдчихлоо. За бүгд үсэр хагаад. Харин тийм ээ. Энэ 7 бүр буудан дээрэж суух зав гэлээ. Дурвинч дуу жоохон чашаарлаа. Яа. Яг ингэж гурлаа хамт буудан дээр суугаад удсан юм шүү. Өмнө бараг өдөр болгон л ингэж ялгаагаа сууж л гэдэг гэсэн. Яа, энэ буудан дээрээ хамтхаа. Тэгсэн чинь Чи энэ буудангаа бараг дээр студиорээс л юм шүү. Тэгэл тэр үлгүүрийг авч тавиал. тийм шүү дээ. Утнуудаа өлгөөл тэгэл Хамаг анги нүүлсэн гэдэг юм дээ. Тэр улсгүй шашуугаас аваачихгүй энэ ч угаасаа зойрноос босгож ирсэн шүү дээ. аа тийм үү. Тийм. Наач арай авлаа. Нэг гоё янзлж болно шүү. Гэтэ яг гоё цэвэрхэн тавьбал уг гоё л. Яг тэ өнөөдөр ч би тэр офисын өрөөг бодчих. Дараа мөрөөдөд юм. Бүрээ одоо бараг ингэж яаж тогтчлохаа бодоод байгаа. Дипломын ажлыг бас гоё үлгэж байлаа. Энэ шарыг Авч өгчүүл шүү дээ. аашд юм шиг. Тэгжүүлэх юм уу? Болохоо энэ чинь зойрноос үлзаах шүү гэж хэлсэн шүү. Бэр туризлгээр болчвол энийг авч тавиад тэгээ амин хөөрхөн янзлангуудаа хажууд нэг хөөрхөн гэрэл тавиад тэгээ дотор нь ингээм амин хөөрхөн юм хийгээд тавиад цай хогловчнуудаа бүгдийг авч тавиад юм дотор бөгнөлөхгүйгээр. Тийм шүү. Тэгээс энэ зүгээр шүршдэг будгаад бодсон ч болчих. Тийм. Тийм нэг л энийг авч байгаа нэг шүүгүүд олчихлоо юм. Яа, ингэсээ бүр юу ч үлдээдэг байсан. Шинээр сандлаа гэж. Одоо төгсөнгүүд л яг л төгсгөөсөө илүү хортон төгсөж юм түрээсэл гэж бодоод байгаа юм шиг байна тийм. Би бол тэгж байна. Бараг өсөөж байхдаа түрээсэлж байна. Би одоо шууд төгсөөд болвол түрээслээ. Чи хаагуур ер нь түрээсэлж юм хумаа хийж бодож байна. Төгөөрөл энэ баруун 404 салдахгүй шиг. Харин төгөөр болохоор амар үнэтэй байна. Нан тагналтай. Саяас За нааш. жоохон холдлоо гэхэд 19. тийм бүр яармаглуул авчихгүй бол яармаглуул бүр эсвэл нөгөө зүгээр улаан аврам байгаа гэдэг шиг бүр авчихгүй л. Байж болно. Сургуулийн найвар байвал бас болж ийн энэ хавч юм бас. Энэ хэд бүр зөндөө байлээ. Тийм. Энэ бас гайгүй үнэтэйсэн шүү. Сая. Хэмтэн үү? Нэг амар хямдхан ш 700-800 таа бол байсан. Юу офс уу? Чи байраад нь Тийм. байрч чаддаг л болно ш. Ганцаар амьдрах гэж юм дээ. Хүнтэй хамт нийлж түрээсэл зүгээр юм шүү гэж үү? Гэтэ яг ганцаараа байвал гэртээ хүссэн юм уу? Харин энэ тэгэхээр гоёод. Тийм. Тэгж боддог байхгүй гэд. Ганцаараа гоё байж үзмээр. Тэгвэл яг хичнээн найз байх ч гэсэн бас хүнтэй байх болтлоо. Хэцүү л дээ. Хийлээ хэлж. Тийм нэг хэцүү байгаад гэж магадгүй. Яаж байгаа юм дээр хонч хоёр дүүдтэй болохоор. Дүүнэр жагаа баг надад ч цэл та. Хоёр дүү надад ч цэлсэн. Нэгчтэй нийлээ явдаг. Яа. Надад ч гол нэг чимээ нөгөө харагддаг сонцоор. Яа. Өөр тасцсан дээ. Оо илчээч. Би бүр тэр үед бүр амар тасцсан юм. Тэрийг гоё яриад өгч. Ингээд ингийн гэрт ингээд хоёлаа яг ч боллоо. Бидалт иконс шүү дээ. Тийм л үү. Тийм шүү дээ. Бидалт иконс шүү дээ. Баяр дур багш хичээл. Тийм бидалт иконс. Тэгээд тэгсэн чинь бидалт икон хонжоод хоёлаа тэгээ сууж агаад буудан дээр нь унтахаар болоод унтаал чи яг цаашаа хараад унтчихсэн. Тэгээ би сонь зүүдлээс ирсэн санагдаад тах нэг зүүдлээд сэрлүүд. Тэгээд 3-4 цаг үед. Тийм 3-4 цаг үед хаа. Хоёр тусдаа унтсан юм уу? Буудан дээр нь дэлгээд хамт унтсан байхгүй. Тэгээ ингээч ингээд би хана талдаа ингээч цааталтаа унтчихсэн чинь яг ингээд ингээч нар ингээд хэрэг харсан чинь хүмүүс цаана нэг саарлам сууж идэв. Яг ингээч за яг нэг юм хачин жижиг хүмүүс.
амар юм жижиг ус үстэй. Орцгор юм нэмтэй юм жижиг ус нүстэй яг жижиг устэй жижиг царайтай жижиг юм сууч. Урган ингээ өвдөглөө суудсан байгаа байхгүй чигийн цаана. Яг тэгээд байгаа байхгүй ингээ өвдөглөөд ингээ яг суудсан. Нэг харцсан байж тэгээ бүр амар тод заяа бүр яг нэг савсаад л юм. Миний сүнс ер нь төрүүл зэрчээд намайг хүлээгсэн юм шүү. Тэрээчээ. Тэгээ би бүр харчаад нэг хөвгөөстөө цаад гэдэг өнөдөр гараад тэгчлээ игчин рүү ямар амар шахаал удсан бас жоохон айгаад байна шүү. Тэг яг игчин харагдсан болохоор жоохон айгаагүй. Тэгээ бүр эвлэрсэн юм шүү. Тэр амар инээдтэй. Би тэрийг сонсчод миний сүнс төрүүл зэрчээд намайг сэрхийг хүлээчихэд юм байдаг шээ. Сүнс ч сүнсөө үлээдэг бол намайг сүнсмэн үлээдэг. Аваа гарвээ тийм сүнсээ үлээдэг. Тийм хэр санаа мэсаа яг Тэгсэн чи одоо ингээл өдөр болгон сүнс чинь тэгээ сууж идэг бол яах вэ? Байн сууж байгаа хөө миний бие л ядраа. Одоо босооч яа хөвчөөлөх гэдэг. Бас нэг хүүхэд таасан. Бас яа гэрдээ шиг. Сууж яа. Хоёулаа үлээсэн тийм. Энэ хоёроо босцсон мөнгө уцаадаг юм байна. Яй. Үнэтэйсэн. Би одоо тэгээд тэр нэг өртөөгөө подкастт орохоор нэг яриад. Анаа сууч. Яа, тэр ахаар идүүлэх багтаа тэгвэл өстэй. Тэрс амар ярьдаг болно шүү. За өөрт тохиолдсон юм орч өрөөлт тохиолдсон юм орч. Би бүр тэрийг сонсож байгаа би чинь дуулдчихтэй муулдчихтэй гэд хаарна. Who are you? Тэг харсан чинь малгай өмссөн юу ч танигдахгүй тэгэл. Энэ хий бүргээд үзээ дуусан дууслаа юм хүч игс энэ хий. Тэрхтээ гоё хүн оруулах нь гоё подкаст. Жүжигчд угаасаа аюу сайн ярих баха. Болохоор агаад тэр сүүлийн орж ирсэн жүжигч юм уу сойсид төгссөн гэдсэн шүү. Жүжигээр төгссөн гэсэн шүү жүжигчд. Тэрээс амар ярьсан. Ярьсан юм чинь гоё яваа. Татаны бүгдээ удлаа санагдаад байсан. Жүжиглээ. Нэг яг л нэг тийм аастай. Нэг байдаг л байж байл дээр үеэс л байдаг байсан юм яриад байгаа сте нэг юм. А тэгээ ясаа тэр чинь нэг айгуугаа шилж авч байгаа нэг сонин сонин аваад тавьчихдээ шүү. Тийм биш яг л нэг байдаг л нэг тийм юмудаа тавиад. Гэтэ юм сонирхолтой байсан. Тэрийг сонсоод байл сонсоолох юм бэл. Яг ингээд яг жинхнээсээ тэр ах шиг тийм хүн зав тэр жүжигч ах шиг тэр хүн тийм хүн ингээд найзууданд суудсан шүн ингээд тэгж ярих юм бол айхан юм. Тэрнээс шиг ингээд өдрийн цагаар нэг харах өвчлөг үзсэн чинь л тий. Амар гоогаавэ яагаавэ. Тэгтээ тэр тэн дээр ярьсан нөгөө туслангууд дээр амар сүнс идэг гэдэг. Та их туслан амарч байсан юм уу? Би найрамдалд амарч байсан. Би бас найрамдалд амарч байсан. Найрамдалд байхад бас нэг бид хэдийг байхад нэг юм болсон бас. Тэгтээ би мэдрээгүй гэж. Надад бол нэг мэддэгтэйгүй яалаа. Байжсэн чи шөнө унтчихсэн чинь нөгөө өрөөний охтууд гүгэд ороод ирлээ дөрвөлөө. Гүй ээ. Нэг өрөөнд бүнд байдаг үлээ. Тэг ямарсан мэдгүй нэг гүйлтэл нэг байгаль юм болсон. Тэгээс ирсэн чинь яасан гэлээ цонхон дээр нэг юм том цонхтой штэ. Тийм цонхон дээр нэг юм толгой байсан гэж солиороо. Тэр чинь нэг өргөлж балконтой шүү. Хөвгүүд мөгөж айлгсан. Тийм мэдгүй. Тэгэл нэг тийм болоос иржээс бостоор нэг амар сүртэй болж байгаа шүү. Тэгжээ солиороод идэгсэн. Тийм тэгж бол солиордог гэсэн. Гэхдээ бид нар бол хөвгүүдийг л солиорч ийн гэж бодвол татгуулсан л та. Яаж ч Тэ нэрээ яа цуслан дээр нэрээ дандаа тийм сүнстэй байна гэдэг юм бол. Туслан дээр тэгж хүүхдүүд насвартай юм уу? Харин яа гэм бол бишгээл 7 хонд үүсдэг туслаа. тийм 7 юм уу 5 оноо ш. Тэгэл
Яа тийм аа мэдгүй зүгээр. Би нэрээ нөгөө нэг найрамдалт Тамира нөгөө нэг Дарья эдэртэй чинь тэгж жоохон бахтаа онохтой бол 13 онжсэн. Тэр нөгөө нэг тоглолтод бэлжсэн байхгүй юу? Тэгэнгүүт ингээд 21 аймагаас баахан танихгүй хүмүүс ирж байгаа шүү дээ. Харшийн суд төлтмөд биш үү? Арай гарш биш. Зөнгөө одоо тэгээд битгсэн. Тэгээд тэрэнд ингээд бэлтжижсэн болохоор ингээд дөнгөж ингээд ирсэн хүмүүсд одоо бүх бүжгэлдэг хүмүүсийг нийлүүлээд нэг хамтлаг болгоод бүжиг зааж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ч угаасаа хугацаа амар орно шүү дээ. Тэгээд хөгжим тоглолт хүмүүсийг нийлүүлсэн, дуулдаг хүмүүсийг нийлүүлээд ингээд эхнээс нь дуу муу зааж магаад хоор дуу шууд тэндээсээ босож байсан байхгүй юу? Тэгэнгүүт угаасаа амар хугацаа орчихсон. Тэгээд нэг 13 дургаас. Тэгээд юу н амар сандаг баг. Тэр нэр амарсан. Бид хоёрт юу н ярьж ийсэн юм уу? Тэр эдтэй ингэж яаж эргэж уулзснаа. Гүү. Тэр чинь бүр 11 онд заяа. Ингээд ануудаар чинь мөнгөсүүлд байлаа шүү дээ. Тийм. Мөнгөсүүлд тэгээд говь сүмбрээс Тамира Амра гэдэг хоёр эрэгтэй хөлт заяа. Тэгээд манай нутгаас болохоор Оюка бит хоёр ингээд тавуулаа амар сайн нээлдэг. За нөгөө нэг бараг үеийн хүмүүс байгаа шүү дээ би тавчаа. Тэгэнгүүт ингээ амар нээлж мэлдэг. Тэгэлсэж Тамира. Өө ч яста миний анхны армаар гэл надраагүй. За. Амра болохоор Оюка араагүй. Бүр амар за. Тэгснээр мөнгөсөлт болохоор Амра Оюка хоёрын голоор шавар хааж орж ирж мэрдэг. Нэг тиймээс ахгүй юу? Тэгэл бүр амар дотн нэж байгаа л тэгэл Тамира бит хоёр ингээл амар мессежлдэг байлаа. Тухайн ч мессежлэн штэ. Тэгжсэн чинь би дугаараа солиод тэгээ Тамирагийн дугаараа гэ байхгүй устцаахгүй. Тэгээд одоо Тамира гэдэг говь сүмбэр аймаг гэж тухайн үед ингээ хаана гэдэг нь мэдэхгүй. Говь сүмбэр чинь яг говь сүмбэр аймаг гэж явахгүй Чойр гэж газрын зураг дээр байдаг штэ. Тэнгүүт ингээ говь сүмбэр аймаг гэж хаана ямар аймаг байдгийг би мэддэггүй заа жоох юм чаа. Тэгэл ингээл нөгөө Тамирагаа алдчихсан. Тэгэл байж байгаа л Бадмаркт орж ирдэг байхгүй юу. Тэгсэн чинь Нандагийн найз эдээ. Танаа нөгөө Нандаа гэж нөө. Тийм. Тэгэл Нандаг ингээл танилцчих говь сүмбрээс ирсэн гэ өгтнэ. Тийм үү Тамирагийн нутаг юм биш гэл тэгсэн чинь ямар Тамира гэл. Мэдхгүй жоохон хахад бүжгэлдэг нэг хүүхэд байдсэн гэсэн чинь манай Тамира юу гэл. Тэгэл шууд нөгөө Тамираатай холбогдоо за. Тэр ч тэгэл 6-7 жилийн дараа тэр амир юу байсан 6-7 жилийн дараа ингээд буцаад ингээд реюнион амир буцаж уулзах үе бүр ингээд бүр амир догтлж магтлаа за ямар хөлтөлсөн болмол гэж мэгэл тэгэл ингээд уулзсан чинь надад бараг уулзаа за доо-дооныхоо төгөг ирж байсан тэгэл fuck ивент болцсон юм уу. Тэгээд наримдалтах дэлдөө бензин тийм болоогүй юм уу? Сонс юм болоогүй. Би бүр 3 удаа амарсан. Эцэг хүүхдүүдээс болд юм болов уу эсвэл туслан зохиогоо ярьчих. Тийм албаар тэгээд юм болов уу? Бүр 3 удаа амарсан. Тэнгүүд ингээд юм бол заслан л дандаа сүнстэй энэ ч юу нэг байх үү. Зарим нь албаар тэгдэг байх уу. Тэгээ олоолаа байгаар нэг аим шиг юм иймэр санагдаад байдаг шүү дээ. Өөддөг хоо. Өөдөл шүн мөн зохиож ярьдаг байлаа. Албаар тэгдэг байх тий. Найрамдлын багш нар ч гэсэн дээр бас зохиож ярьдаг баг. Гэтэ тэр өртөө дээр гарсан тэр ахыг та нар үнэ ярьсан гэж бодож байна. Зарим нь үнэн бах уу? Зарим нь жоохон угаасаа подкастт орж амж ингээд жоохон нэвтрүүлэгтэй байсан баг тий. Тэр нэсвэсээ ажилтнууд байр тур ажилласан гэдэг бол жоохон үнэн л санагдсан. Гэхдээ тэгэж амар. Надад тэр нь аюу үнэн санагдсан. Деталууд нь жоохон худлаа таслах юм тийм бүхэн болсон баха. Амар нэмэл. Тийм. Гэхдээ тэр ингэдсэн шүү дээ. Ингээд маажаад идэг гэх нэг тэгээдсэн шүү. Ингээд ширэн дээр ингээд маажаал ингэдсэн. Тийм. Яг тийм бол нэр үнэхээр яг ерөн юмтай газар тэгж мааждаг юм шиг үлээ. Би яа яриадсан мэт ингээд маажаадсан гэдэг. Маажаад исэн болохоор сэрсэн шүү дээ. Бүрээ толгой тэрнийг маажаад байгаа юм чинь. Тийм шүү дээ. Яг тэрний тэгээ би бүр Дур юм байна. Гоо нөгөө бүр хайн туслан юм байна. Яг ингээд юм ингээд янгууд ингээд чиний бие ингээд дагаад тийм шүү. Яг тийм за яг ингээд нэг хүн миний нэг тийм өвдөдөө мэлхүү би яг дахаад өвдөд. Гэтэ тийм өвдөж байдаг сэтгэл. Тийм үү? Үгүй байдаг гэсэн чийж нөгөө нэг ингээд TikTok дээр кинонууд тийм дээр миний TikTok дээр ингээд эмчнэрийн
ийм түргэн тусламж мөсламжийн хүмүүсийн киноноор тийм охин гарч ирдэг. Гонё. Тэгэл ямарсан. Нөгөө хүн ившэнгүү дугаасаа дагаж ившээдэг гэдэг байдаг шүү дээ. Тэр чинь юу яагаад гэдэг гэлээ дээ. Нохоо хүртэл дагдаг гэсэн. Гэтэ ингээд нохороо харж аваад ивших юм бол ивших үү? Дагаж ившээдэг гэсэн. Гэдэг хөвшил. Би бол муураа дагдаг гэхгүй. Юу мэдээдгүй нэг юм өвдөд гэдэг. Яа манай хөвчээр утга байдгаа. Манай эмээ тийм биз түүх хайртай. За сайн сууж ийн үү эмээ гэнэ яах вэ? Яа тэгдэг за сайн сууж ийн үү та гэхээр яах вэ? Хизээч яаж хийж асуусан. Гэхдээ яах вэ? Бүр ингэ шүтэн бууцсан маа штэ өө буучаад. За настай болж ир би сайн уу гэж. Яах вэ? Яргуурт юм ийсэн. Үгүй. Ер нь жоохон тийм. Ингээд одоо ингээд гардаа ингээд шөдгөө штэ бас. Эмээ бас шөдгөө штэ гэдэг байхгүй. Тэгэнгүүт ингээд гардааг ингээд ярангууд яг эмээ. Бүр яг эмээ шиг харагдаг заяа. Чаалаа. Яг ээж шиг хараад штэ. Тэгэл манай гэрхэн чи гардааг надтай адилхан ингээд ханагийн гэрхэн чинь надтай адилхан гэдэг штэ. Тэгэл ингээд би ер нь эмээтэйг амар адилхан байхгүй. Анаа бараг начил өндөр байсан байх үү. Тэгээ бүр ингээд хүн ч ингээд 100 хүрэхээр бүр бараг метр 30 моч болчтой юм штий. Бүр бараг ингээд гар алтлахад эмээгээс илүү гарахаар болсон юмсан заа хөвтөж байгаа. Тэгээд ярваа яаг. Тэгэл ээж чамтай адилхан болох бол тэгж байгаа. Үгүй гардаа дээр нэр одоо тэмдэг гарч ирж байна уу? Өнөр нэг тэмдэг гарч ирсэн. Гуйныхан доор. Бүр ингээд ямар ч мингэхгүй байхгүй гарт. Тэгсэн чинь ингээд яг нэг тийм минг гарч ирсэн. Ийм спорт гэдэг штеп бор. Тийм. Тагш тийм байдаг. Байдаг. Бүр тийм амар том тэмдэг үү? Тийм. Жохон бормор ч юм уу нэг сонирм содон. Том тэмдэг бол байдаг. Минийх бүр том болоод гарч ирсэн. Жохон бахад байдаг гэжсэн аа. Бараг нэг 7 за 6-7 урж ах. Эсвэл байдгаа мэддэггүй ирвс магадгүй. Миний ямарсан хөхөн дээр яг шантлоо шиг мэнг байд. Амар өөр. Тэгтээ яг сүүлд анзаарахад харагдсан уу? Эсвэл өмнө байсан уу? Ургацсан уу? Мэдгүй. Яг шанах болов. Миний чихний мэнгийг хүмүүс тэмдэг гэдэг шүү дээ. Чихний мэнгийг. Энэ дайрны мэнг байна. Тийм биш. Тийм ээ. Тийм надад ч тэмдэг гэж ярьдаг. Тэр одоо ингээд тэмдэг гарч ирдэг нь одоо ингээд төрөл садан л болохоор гарч ирж байгаа юм эсвэл ямар ч хамаагүй хүмүүсийнх юм уу? Ямар ч хамаагүй байгаа. Хамаагүй бид юм шиг л шин. Хэрвээ өмнөх одоо өнгөрсөн хүнийхэн тэмдгийг мэдчихвэл тэмдэг гараад ирвэл төрөл садан гэх. Тийм. Астрал нэр хамаагүй юм билий. Тийм хамаагүй. Энэ тэнд төрчдөг юм л ч зүгээр л тэр зүгт төрнө. Мэ. За чи айгу баяалд амьдсан одоо нөгөө талд амьдсан гэж. Тэгээ одоо ингээд төрөөд байгаа хүмүүс ч юм уу үлэг гүцээгүй хүмүүс гэдэг байгаас тий. Ер нь тэгж ярьдаг шүү. Тэгээ үлэг гүцээсэн хүмүүс нь бол ингээд ийшээ яваад хүн болж тахиж дурдгүй гэдэг үстэй. Тэгээ нохоо өдрөө чинь дараа насандаа хүн болж төрөөрэй гэж сүүлийн дээр л үлээ. Хүн бас нохоолж төрдөг гэдэг. Тийм үү? Ер нь янз бүр идэв шүү. Манай нөгөө нэг гомбо гэдэг одоо нэг дуурд ажиллаж байгаа нэ заа заа юу. Өмнө жил дуураар төгсөөд одоо дуурын театрт ажиллаж байгаа. Амар гоё дуулдаг заа юу бүр амар бүдүүн. Тэгсэн чинь тэрийг урд насандаа юу ийсэн дуулаад байдаг юм чи юу лээ. Алтан гургалт. Гургалтай гэдэг нь нэр гэсэн байт юм уу? Үгүй амар гоё уянгалыг хоолойтой л гэдэг шин. Харин нэг тийм дуулаад байдаг нэг шоу. Тийм алтан гургалт. Тэгвэл гургалтай л юм л да. Өмнөсөндөө гургалтай байсан гэж шүтэн хэлж байсан гэж хөрх юм тийм шүү. Тэгээ одоо байгаа болцсон юм. Гургалтай. Бага тагштай тэгш. Тэр гургалтай мах зах гэж байдаг лөө. За сэлдээ. Гургалтай Үгүй чагаас асууя та. Ингээ хийцэн юм хэлдэг. Тэр чинь гургалтай биш үү? Тэр чинь ягаа өмнө ингээд
Багшлах чихдэг үү? Тийм. Тэр чинь гурвалтай биш үү? Тэрийг бас гургалтай гэдэг. Гидсний юу гэдэг шүү дээ. Нарийн гидсэг нь. Алтан гурвалтай гингүүд нэг юм цагаан сүүл мүлтэй. Гой өнгө алгалсан. Гой олоотой шоу. Тийм шүү байгаад байдаг шүү. Төсөөлөдөд бах юм. Амар байдгүй шүү бүр би тэр пионикс байдаг шүү. Галчаа байдаг үстэй. Яа байдаг зураг гарч ирэхгүй. Тэгсэн юм. Зурхаа тайжгаад яа нэг амдаараа байгаа зураг нь гарч ирэхгүй байгаа гэсэн чинь наа чи ийм амт байдгүй шүү. Би бүр чигнээс байдаг гэдэг. Бодцсон солиод. Тэр чинь домгийн амт юм шүү дээ. Тагом юм биш. Хари Лууш бодор тэр байдаг. тийм лууч одоо байдаггүй мэдхгүй шүү дээ. Тэр шүү. Жигнэсээ бэти бэда. Зургийг харъя. Гурвалтай ч байдаг баха. Люсиня Мека. Миний юм хөөрхөн цаан сүүл мүлтэй ч л үнэ тийм амт байдаг та. Зураг явуулах юм уу? Зураг харъя гэж бичээ. Хажт. Явуулт юм. Оо. Юуна сафаригаас ачиж. Алтан гургалтай зураг гэж. Бодит зураг. Таад миний явуулсан рэлийг үзсэн үү? Google руу орсон уу? Google гэж яагаад Би яг тэгдэж шүү дээ. Би подкаст ярьсан. Яг үндэ Google-ийг хайдаг. Би бол Safari руугаа ороод Google дээр дарж юм аа. Юу юм боошоо юм. Жижиг. би тэгвэл ямар шоу бодоод байгаа юм бол Анда чи тоос гүү бүр яг ийм жижиг хэлбэртэй юм цагаан жоохон хар цагаан шоу. Бүр хараа заяа. хараацаа юу? Яг мэдсэн. Хараа заяа яриад байх шиг байна. Хараацаа ч амар сэрэлэх шүү дээ. за нэг юм шоу. Нөгөө гүг гэж дуурайд байдаг чинь. Хөхөө. Яа тий найрамдлын мод руу битгий 3 ингээл ордон штэ. Тэ яг ингээд хоосон үе тэгээд наа яг ингээд хуамт ингээд явахгүй ингээд жоохон цаашлаад ч юм уу жоохон мод руугаа ингээд оронгоод зүгээр ингээд дээш хараал суухад бүр амар гоё байдаг. За бүр ингээд энэ тийм бүр янз бүрийн шоунууд уурдаг. Амар болж байгаа. Хоёр нөгөө яасан бэ? Хоёр нөгөө юу нөгөө хөлийн уран өмсөд идэг дэр үсчихсэн. Хин блэ? Амор үсээгүй. Хайр гууж өмсөд идэг. Гуах өмсөж байгаагүй. би яг найрамдлын үедээ нэг өөр юм яг л 5 дугаар ангитай явсан юм чинь. Угсаацных нь. Тийм шүү дээ. Хамгийн сүүлд би өөр нь бодсон. Угаасаа хүүхдээ яг хамгийн дээдэлтэй 5 дугаар анги хүртэл л цуслан явуулах. Оо юу вэ? Би 2 удаа найрамдал явсан юм шүү дээ. Тийм үү? Тийм ээ. Сүүл багтаа 5 дугаар ангитай нэг яваад 9 дугаар анги явсан. тийм 9 дугаар ангитай нэг явсан. Ангиараа дандаа. Тийм ангиараа дандаа. 7 хоног юм. А 5 дугаар ангид байхдаа ангиараа яваагүй. Найстайгаа явсан. Ээжтэй хамт. Ээж ангийнхантай хамт. Гоё. Би хонжоогоо зүгээр л очижсэн. Сүлд мэднэ. Мэдгүй ангиараа л очижсэн. Юу юм бэ? Тусланд явж үзэх байсан. Тэгээ туслан дээр амар юм л болт юм л л дээ. Харин би яг тэгээд яг за хүүхдээ бол 5 дугаар анги хүртэл л цусланд явуулах байна. Тийм яг багтсан. Том хүмүүстүүд ирд юм л шүү дээ. Тэгтээ бид дэстэ дараахан явж нэг нийгмийн ажилтнууд бид эдийг ингээд ангин мандар өрөөнд ороод ирж мөрөнгөд дэстэ та нар гарцгаа зайлцгаа хүүхд үйлдвэрлэх гэдэг юм уу тэгээд дүүсээ тэгээд бид бүр амар гайхдаг байсан зөө. Юу гэж мэдгүй тийм. Яа үйлдвэрлэлт юм бол? Тийм амар. Тэнгүүд дээшээ үеийн алдаг гэсэн байгаа юм. Яваад. Би та нар хүүхэд одоо яаж үүсдгийг хийзээ мэдсэн. 3 мөр тоо. Мэдхгүй том болол мэдсэн маа. Би яг эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг зөвөр үргэлцдэг байх л гэж бодсон. Тэгж юм өөрөлдсөн ч өөрөлдсөн л дээ. юм хоморч гардаг гэж бодоагүй зүгээр л ингээд. А тийм байна. Тэгж боддог гэсэн юм. Эрэгтэй хүнийг бовтыг ер нь мэддэг ч байсан юм уу ч юм уу.
Тийм. Тэгж л. Би боожгоо тэгэж босч ирдэг гэж юусэн мэддэгсэн шин. Тэгэл зүгээр ингээл тэр үеэр ингээл хоорондоо зүгээр ингээл үргэлцээ. Би баруун дээр бүр 10 гэдэг мэдсэн мэн аа. Батлаач. 9 дугаар ангид хөтөлд байхад ингээд хүүхдүүд тэр ингэсэн явж ишт гэж ярьдэн штэ. Хөтөлтөн жижиг юм чи. Тэгж яхад нь ингээд гайхаад идэгсэн байхгүй юу яриад байна ойлгохдгүйсэн. Тэгэхээр хотод ирэл мэдсэн байна. Би ч гэсэн төлөөс үлдээ. Биш үү. Баг 12-д төсөктөө тоххоо. Тэг хүүхдийг ямарсан ингэж юунаас төрдөг гэж бол мэдээгүй. Яаж төрнө гэж бодсон тэгээ өөр бүхснөөс нь гарах юм яа. Тийм шүү дээ. Үгүй тийм. Нэр бүгдээрээ ингээд эмгтэй хүн хідэн нүхтэйвэ гэж ингэ жоохон бахад энэ цаашд байсан уу? Батмарагт би бараг 11 хүртэл 2 нүхтэй л гэж яриад. 7 нүхтэйс. Хөө яг үндэ энэ байдаг нөхөр мэддэггүй байсан. Яг нөгөө нүхтүүд үү? Тийм мэддэггүй байсан мэт тий. Бараг том саяхнаас л мэдэж хэлсэн шүү дээ. 3 нүхтэй байлээ шүү. 3 аа. Тийм үү? Шээснээс үү? Тийм. Орж гардаг сүү. Артлын алга. Тэр орж гардаг сүүийг би байдгийг ер нь хэсэг мэддэггүй байсан баха. Тэр чинь бараг нэлийн бүр бурхан бараг 12 11 дараг өөрөө анжаа угаадаг бас үдэл мэдсэн. Хүүе барууныхаа басыг арилгаж чадахгүй гэнэ автос нэг загнаа. Барууныхаа басыг арилгаж чаддаг болоо л мэдлээ. бариу гэж бүхс үсттэй. Та нар тэгээ нөгөө нэг нөхөө өрчмө хичээл гэж ороод даамсаг маамсаг банд нарт нь бэлгэвч тараадаг гэсэн. Ингээд амар хайрцаг дүрэн бэлгэвч авчирч чинь тэрийг ангиар дүрэн тараач чинь тэгээд заваараа л. Үзэж. Тэгээд ч том болцсон. Эргэтэн барьж орж ирээд. Гүү баха, эречгүй баха. Зүгээр бэлгэвч яаж угалдгийг харуулж ирсэн баха. Тэгсэйдээ. Бид нар чинь бүр бараг 1-р курс. Яа 1-р курс энэ сөс дээр чинь бид нэрийг дуудчихсан ш. Тэгснээ хичээл ороод. Тэгэхэд л бараг нэрээ тийм үү гэж бодчихсон. Тэгээд ингээд манай ангиас нэг хүүхэд авсанхгүй. Аагүй Чингэлтэй дүүрэгч ингээд сургуулаас 2 хүүхэд аваад тэгээ бүр ингээд нөхөр чимбэр ингээд бүр амар хичээлд оруулсан гэсэн. Тэрэнд нь манай ангийн хүүхэд явсан байхгүй юу? Тэгээд тэр ингээд ихэрчээд хүрээ ийм байд юм байна ингээд ийм байна гэж бүр 12 дугаар ангид шүү дээ. Тэгэхэд Яасан тэндээс яа хараад байгаа за. Тийм юм байна. Тэгж нэрээ мэдсэн байна. Тэр мэрэж яа тгийг. Тэгээ 1-р курст бас бүгднийг цуглуулад яг тэр хичээлийг хайлт орсон байхгүй. Энд дээр 3 давхрын нөгөө лекцтэй. нөхөө өрчмө боловсролын багаас нь хэрэгтэй. Харин тий. Уг нь Японд чинь бүр багаас нь заа тэмэлж энэ хэсэгтээ хүн өргөж болохгүй, энэ хэсэгтээ хүн өргөж болохгүй. Энэ бол чиний хобби чинь зөвхөн өөрөө л хүрдэг хэсэг шүү. Эсвэл ээж чиг л хүрдэг хэсэг. Дээрнээс нь заахгүй бол ингээл үе хана мана гэгээд хаар чинь ямар ч боловсралгүй мэдлэггүй тэгэл за эсвэл амар эрт бэлгийн харилцаанд орох ёсгүй гэдгийг ч мэдэхгүй. Тэгээ эрт орох чинь бас ер нь бол биентэй сайн биш шүү дээ. Хоёлаа гэхэд л өнөөдөр яг ярьжсэн шүү дээ. Жоон бахаж яагаад тэгж их мөмрөө тохиолдуулж байсан юм бол. Тэгээ одоо л хэзээ чи ингэж мөмрөө бол хүн альдуулах ч шүү дээ. Ингээд цаанаасаа угаасаа ингээд би ингээд өөрөө мөмрөө одоо ингээд яг нэг төх одоо нөгөө нь анзаарахгүй төх үед хүртэл биеэрээ ингээд өөрөө ч мэдэхгүй ингээд холддоо шүү дээ. Жохон бах тийм байхгүй. Шууд тохиолдолол мөмрөө. Арайч исэн мөн. Тохоод бол Тэр үед тэгээд хараа 6 талдгаар ингээд хөвгүүд амар их охтуудын мөмийг бацдаг байсан.
Танай ангийнхан гэдэг нь амар бацдаг. Тэгээд ингээд бүхс мөхсөөс амар бацдаг гэсэн. Хормоо сохтой мөн бацдаг. Бүр ингэж дандаа тэгдэг. бүр манай ингэж тэрийг юм болж ирсэн шүү дээ. Бүгд ингэ босоо гүйлцсэн зав. Бандар нь бүгд бүхсийг барих. Танай их ярьчихсан. Октод нь зогтож гүүгээр зөө би тэгэхэд тэнд булан цууж л нэг тэнийг юмнууд юугаа ингэ таа бол таа янзтай. Манай эрхэс намайг амар хамгаалдаг байсан хөвгүүдээс. Тэгээ манай агааг мэддэг болохоор хөвгүүд бол надад яаж чаддагсан. Октод бусад октодыг ёо бурхан. Би бүр өмнөөс нь там яадаг. Манай ангийнхан юу гэдэггүйс. Нөгөө ангид нэг амар хал нөхөр орж ирээ. Тэгээд ангиа тэр чигтэн тийм болгоод манай ангийнхан нэг тэгж оролцсноо тэгээд чадахгүй тэгээд болсон. Данаа ингэ октод жамрис юм шүү. Мэдгүй нэг тэгж чамаас хавлаа шууд. Хормоос л зүгтэг байсан шиг санагдаад байгаа юм. Яа тийм бол Хормоос зүгтэг байсан. бандаж нь харагдана гэж бодсон юм байна. Харин тийм. Хардаж готож Дөөл бүрхөө давхарлсан байна. Юу гэдэг Миний бас нэг хормоос өгөх гэж үзсэн. За би дандаа өмдөмсдөг. Хин сонирхолгүй. тийм рилээс шүү дээ. Ингээ нөгөө тийм бичлэг үүдэн шүү дээ. Ингээд барингууд ингээд судсан ингээд тэлж байгаа. Ингээд одоо Ингээд ангирсан юм тэрийг тайлэгдэж байгаа гэсэн чинь данууд тэдгээр ингээд орохдоо ингээд тэрийг хийцэн. Би тэрийг ойлгоо. Бодвол ингээд жоохон том ангир ороод ирэхээр л ингээд доторлж батрлал ингээд идэг гэж байгаа юм лу. Дотор болж байгаас чимхээд өө. Тийм багш нар тэгдэлээс л та. юу шүү надад яг Харин би бас буруу утгаар нь ойлгосон байхгүй юу? Том болоод ахлах ангир ороод ирэхээр жоохон одоо ингээд шин цайны хөөх бүхс баазна гэдэг шиг. Ямарсан багш л амар доторлдог л байсан. тэр одоо амар өвддөг л хатдаг юм. Амар өвддөг юм шиг л шүү дээ. Тийм л үзег. Хүүхдүүд амар доторлдог гэсэн шүү дээ. Бодвол өвддөг л байлгүй. Энд чинь доторлог гэдэг чинь ингээ гуйныхан дотор хэсгээс чимхэл юм шүү дээ тий. Гарын дотор талаас нь чимхдэг. Ингээд дотор талаас нь Нэмийн хэсгээс нь гэж яхаар илүү хөө тий. Байлаа ш. Одооны 6 дугаар ангийн хүүхдүүд тэгдэг болоо. Одоо уг нэрэ боловсралтай болж байгаа л үү. бүр амар Одоо хүүхдтэй болсон чинь би санаа зовоод байгаа юм. бүр амар мэдлэгэн тэгсэн. Аммаараа алж байгаа хаа. Амар л байгаа хөхгүй ер нь баг амар одоо ер нь амар эрт хүүхдүүд бил ярилцсан тулж үзэж байгаа хөө. Ер нь л амар задгаарсан байгаа хаа. Аюу бодож сууж байгаа. Хүүхдээ яаж нэг хүн шиг хөнжлөх вэ? Гэтэ охтуудын ийм хэсэгт хурж хамаагүй хурж болохгүй шүү өнтер гэж ер нь заадаг байлгүй дээ. Хаан заах юм, хин заах юм. Юу тэгэл эрүүл мэндийн хичээл бичээл Бодлоо шүү дээ. чинүүл байгаа шүү. Тэр чи битгий үрээрээ гих тусан улам хүрх юм шүү. Яа яамаар юм бэ? Хүүхдүүдийг яг яах вэ? Ямар хэцүү бэ те. Гэтэ одоо бодоод ахад ер нь хөвгүүдийн хурал мурал дээр бол багш хийлтэй л байсан. Гүгүүдийн урал гэж бас болдог юм. Болно шүү дээ. Октодын урал гэдэг октодын юм Йоо. ярина. Өсвөр насны. Хөвгүүдийн урал гэдэг хөвгүүдийн юм ярина. Тэгэл манайхад ингээд октодын урал гэлтгснээ. Манайш октодаа та нарт ингээд ганц л ариун цэцэг байгаа. Тэр цэцгээ зөв л хүндээ өгнө. Одоо та нар өөх болоогүй шүү дээ. Тэгэл 10 жилээ төгссөн байгаа шүү дээ. Хөрхөн биш шүү манай агш нар ч. Хүний хайлан бодол. Орё юм та. Надад нэг юм боддог. За. Одоо ингээд юм бүтээх байгаа шүү дээ. Одоо юу ч хамаагүй бүтээх, одоо зурх хувцгийг дуу бүтээх мэтээх. Тэр бол ингээд адилхан болов. Өнөөгийн өндөрлгөөс минь харахад
Ер нь төстэй ах. Одоо ингээл хийж чаддаг хүмүүсийг амар биширдэг шүү дээ. Одоо ингээл жишээлбэл зурдаг хүмүүсийг зурдаггүй хүмүүс харчаал амар энгийн ямыг нь харж ялгаа шүү дээ. Ямар мундаг яаж ингэ зурдаг юм бэ гэлдэгдэж шүү дээ. Тэр шиг одоо би одоо ингэ хөгжим хийж чадахгүй, дуу бүтээж чадахгүй, тэнгууд ингэ дуу бүтээдэг хүмүүс одоо гойсон гайхалтай санагдаж байгаа шүү дээ. Тэгээ тэрэн шиг одоо яг ингээд явах одоо бүтэх процесс нь адилхан байдаг болоо зурхтай. Адилхан. Ер нь адилхан. Би болоогүй хүн юм билээ л дээ. Би надад бол аль нь сайн struggle. Би бүр хойлон дээр нь заа. Надад нэг хүн амар гоё юм хэлчихсэн шүү дээ. Та нар ингээ амар хатаархмаар амар гоё. Дотроо ингээ төрсөн мэдрэмжээ цаасан дээр буулгаж чаддаг. Тэр чинь амар гоё. Тэгэхэд би ингээд мянга ингээ мэдрэмжээ цаасан дээр буулгая гэ та нар шиг буулгаж чаддгүй. Гэлтэхэр амар гоё сонсогдвол. Тийм, скил дутах гэж хэцүү юм байна. Тэр нь бас яг хөгжим дээрээс гарч ирдэг байхгүй юу? Одоо би ингээд 1000 толгой дотроо яа ингээл араас нь тийм юм орж ирвэл гоёо гэж бодож байгаа. Тэнгүүдээ хийж чадахгүй. Гэхдээ тэр хин тэнд үнээр гэж юм шиг гэж. Битгон нэг бүр нэг хөвгтгээс цаашгаарсан. Дүлээ байсан гэдэг нь шүү дээ. Дүлээрсэн амьдралынхаа сүлс рүү дүлээрсэн. Тэгтээ дүлэрч их хөвдөө дуу хийсэн гэдэг нь шүү дээ. Тэнгүүд дуу хийдэг ч юм. Өвөлч өглөөдөг. Бүтээлээ хийсэн гоё нэрээ. Тэгээ дуу хийдэг. Ямар попод байгаа шүү дээ. Тэгээд би яг тэрийг амар бодсон шүү дээ. За яг энэ үнэхээр скил гэдэг багтаа гарт нь орсон. Одоо тэр чинь ингээ нот нь одоо бүр ингээ дүлээрсэн ч гэсэн тархинд нь ч юм уу дотор нь нэг энэ нот ингээ сонсогдно гэдгийг мэдээд байгаа шүү дээ бүр тий. Яг тэр шиг тийм амар болцсон байдаг одоо. Тэгвэл хараагүй хүн зураг зурж чаддаг. Зураач. Хараагүй зураач. Зурдаг байж байгаа, хараатай байж байгаа хараагүй болсон хүн бол зурх магадгүй. Тийм. Яг мэдрэмжээ яаж хав цагаанаар энэ барыг бол хийж хэлэх. Тэ. Ухаан чинь. Ингээ мэдрээд үү? Мэдрээ. Тийм. Тих бах. Тэр нэг дээр үед нэг тийм реклам гардаг шүү дээ. Реклам юм уу, богино хэмжээний кино юм уу? Бас нэг бас сохорсон зураач. Тэгээд ингээ зураг зурч чадахгүй байгаа амар стрессж жагаад нөгөө нохоотой golden retriever зэрэг тэр нь яваанд нь гарч ирсэн багнасаа бисэн юмш ирсэн зураад тэгсэн чинь ингээ цавуугаар ингээ зурцсан. Тийм тэмдрүүл үсгээ. Тэгэж ихтэй. Тийм үсчихсэн шүү. Тэг би харж ирсэн юм байна. Тэгэхээр одоо ингээ та хоёр төсөөлт одоо тэр үнэхээр боломжтой юу яг ингээд за нэг хоосон канвас гэдэг уртчихна. Тэг ингээд ямар ч орон зай баримжааг болчихж байгаа шүү дээ тэр чинь. Тийм. Тэгээд ингээд тэмдрүүлгүйгээр ингээд зөвхөн биерээ бариад ингээд зурх уу. Одоо болж чадахгүй бах. Хэрвээ өдөр болгон зурдаг, өдөр болгон хостон дээр ажилладаг тийм байсан бол бас учиртай л. Нэг мэдрэмжтэй болсон байх. Нэг навдны ингэндээ ингэж татвал нэг ингэндээ гэдэг. Одоо болж чадахгүй. Хэдүүлээ ч юм бол ямар ч харан зам баримжаагүй юм дээр зурж байгаа сте. Одоо юу гэх юм бэ? Тийм, томч болон жижигч болон тэр чинь. Тийм болохоор баян өөрчлөлт. Одоо ингэ би сая бодлоо. Юм хөгжихийн ирээр хүмүүс улам залхуу болж байгаа. Тэгээд тэрнийхээ хэрээр илүү их амарчилдаг болж байгаа. Тэрнийхээ хэрээр биш дээ. Хийж байгаа юм суг болж байгаа. Одоо ингээд дуу хийн. Одоо ингээд миний хийж байгаа дуу муу бол нэр зээл шүү дээ.
яг үнд 4 аккордын дотор бол бусад одоо энэ хит болоод дуунууд ч гэсэндээ бараг 70-80% л 4 аккорд 2 аккордтай л дуунууд байгаа заяа. Тэгж яхад одоо хөгжмийн задлал хийдэг байхгүй юу? Ингээд задаргаанаас харахад бол юу гэлээ битхауны санаад байсан за. Эхний 4 тагт гэхэд л бараг 10. Эхний 4 тагт 2 аккорд байлаа гэж бодъё. Агаар бодоход. Тэгэнгүүт цаашаа ингээд хамаг юм өөрчлөгдөж тийч бүр бум юм болж байгаа шүү. Тэгэнгүүт хэдүүлгийнхэнаас дижиталаар зурж байгаа ч гэсэн ер нь тустай. Бүр яг нь синтик интертэй арт стейшн дээрээдэг хүмүүс шиг зурхгүй бол энэ бол нэрээ. Тийм. Одоо арт стейшн дээр чи ярьсан шүү дээ. Нөгөө уран зургаар сурсан хүмүүс яг арт стейшн дээр ингэж зурдаг бах та гэд амар гой зурцсан. Тэр бол хостон дээр бол өнгөө мэдэрсэн хүмүүс аваад байгаа байхгүй. Тэгэнгүүт бими ингээл хостон дээр нэгт зураг зурж үзээгүй тэгснээ ингээд дижитал руу орчингууд өнгөний мэдрэмжгүй бэлэн өнгөөр ажилтдаг. Хин дээр бас хостон дээр зурхарч байгаагаас бүхэн өнгөө холж гарна. Тийм. Харж байгаа өнгө болгоно болохгүй болохгүй шүү дээ. Тэнгүүд энэ дээр ч болохоор тэхгүй бас тий холны үйл заяа уусгах. Тэрийнхаа тэгээд зүгээр ингээ хурууныхаа юм аа ингээ тий. Уусгалтаар зүгээр уусгаж идэг гэсэн. Яа. Тэгэл баахан цаанаасаа браштай. Тийм. Хостон дээр биенийхээ үзүүрээр Ажиллагаа гаргадаг шиг байхгүй. Тэгээ нарийн детальтай ажиллахад бол зүгээр ойртолж байгаа. Тэгээд бүр болоо копи чинь тэр. Тэгээ өчтөрөөс миний амар залхуу өрсөн манай тийм бийж хахад. Яг л 2 хуруугаа ингээл контрол зүйдэд байгаа юм чи. Тэгээл алчуураа аваад хөгжмөндөр бас яг тийм байхгүй юу? Одоо төгөлдөр урыг зүгээр л тавчлуур дарах биш дээ. Ингээд тэр тавчлуурыг чинь заяа ингээ ээлж авах өөр, урт авах өөр, хөгжилтэй авах өөр ингээд яаж авч байгаагаас шалтгаалаад динамикийг өөрчлөгдөн тийм үү. Тэгэнгүүт компьютер руу ороод ирэнгүүт зүгээр л нэг юм бас адилхан тэрийг копидол тавьчихна. ямар тийм үү гоё тийм юу байхгүй. Одоо тэгэл тэрийг хүлэн зөвшөөрөхөөс өөр аргагүй л болж байна л дээ. Харин тийм. Мянга эсэргүүцлийг. Тийм болохоор би одоо ингэ зохиолч ингээд сураад төгссөн. Өөрийнхөө яг уран бүтээлийг хийгээ явж байгаа хүмүүсээр амар бахархдаг. Одоо ингээ бити технологиос технологиод таслайсэн чинь технологиодоос тийм технологиос ингэж бодож байгаа юм байна. Гэтэ яг хөө технологиг өгөн зөв ашиглах хэрэгтэй байна Тийм. Бүр амар болчиход ээ гэж юу. тийм. Ой та нарыг бодож гин үү? Одоо энэ AI ингэж амар хөгжүүл байгаа шиг. бүр яалтай тий. Амар гэдэг тэр айгу муухай шүү дээ. Хүн тэнд ингээд 80 жил зурж байгаа чинь тий. Тэр номын хийсэн зургийг харсан нөгөө зохиолч нь ингэсэн. Тэ нэрээс өөр гэж хэлсэн байж наамсаа кэрлүүлж шүү дээ. дискаст гэсэн мэлөө. Хүчээг юм уу тэр. Юу яриад байгаа бэ? Саяхан шинэ аниме нээлтгээд тэр Оскар авч таач. Үхээгүй юм уу нэрээ? Үхээгүй. Хин болоо. Хин бэлээ. Өчмийн зохиолч өгсөн шүү дээ. Ингээд үлээ. Хаяа Миязаки үхээгүй. Тэр нөгөө нэг Merry Christmas-ийг зохиосон нас орсон юм уу? Тийм, хөгжмийн Ghibli хөгжмийн зохиолч биш. Ghibli гэх юм. Тэгэхээр хөгжмийн зохиолч нь болсон байна. Тийм. Энэс Хаяа Миязаки үхээгүй. Тэр үхээгүй юм уу тэр? Яахад байгаа бэ та дөрөш. Тэр чинь сайн нөгөө нэг boys
Boy with the hero. Тийм, тэрийг өөрөө хийсэн юм уу? Өөрөө хийсэн. Тэр юм уу Хамгийн жилийн өмнө шостой яалаад түртэ гарлаа маглаа. Хүмүүс үрдэм болгочод юм шин аним. Тийм шүү дээ. Boy with the hero-ны дараа нь. Тийм дахиад хийлээ. Ghibli-гээ бол хийхэд болцсон. Ghibli-гээс бол гардсан байсан биз дээ. Тэнгүүтээ дахиад тэр хүний чинь үгүй тэгээ өөрөө болцсон биз дээ. Одоо бол өөрөө тэтгэвтэй байгаа. Тийм. Тэгээ болж байгааг энэ хүмүүс мэдээд тэгээ буймлагдсан биз дээ. Тэгсэн чинь дахиад ийм юм хийх нэ гэдэг нөө боёвт хэрэг чинь мэдээд гараагүй л мэдгүй сайхан бодлоо. Ямар ч бол Оскар авсан. Тийм. Это мохост тий. Хүний тэгж хийсэн одоо тэр чинь одоо ингээ гуруулагийн стилээр ингээд зурж байгаа хэд баяг шиг тэр хүн чинь өөрийнхөө юм маягийг олцсон байх чинь тэр юм маягаар нь зүгээр нэг химэл ухаан хүмүүст юм хийж өгөө тий. Харин тий яаж бүр яаж муухай юм тий. Муухай санагдаад байгаа. AI уусаа сичимэлтэй. AI байхгүй хахад хүмүүс яхав амьдарч болов л эсвэл та. Гэтэ би AI-аас ингээд тэрний стилээр юм зураг генерейт хийгээд үг гэхэд бол үгүй гэдэг шүү дээ. ChatGPT үгүй л гэдэг. Тэгсэн чинь яагаад Ghibli хийхаар ингэж гараад байгаа юм бол нэг хүн ChatGPT-д ажилладаг нэг хүн яг Ghibli-г хөгжүүлчихтэй. Ghibli-ийг оруулаад. Тийм ээ. Тэрний стилээр зураг генерейт хийгээд үг гэхэд бол үгүй гэдэг байхгүй. Чадахгүй. гэж хэлдэг шүү дээ. Тэгсэн чинь муур. Одоо тэгвэл яг бол Японоос ч юм юу яах вэ? Энэ хөрөлөөлөө. Эсвэл ChatGPT рүү шүүгдэх баха. Тийм ChatGPT-г одоо юу? Чи ChatGPT-гээр хэлгэсэн юм шүү дээ. ChatGPT-г ард хүн л байгаа шүү дээ. Тийм ChatGPT-ийн юм руу янаас дээ одоо. Тэгсэн чагаас өдрөлтгнээс одоо. Муугаад чагаас уу. Яг тийм байдлаар ашиглах хүн зүгээр аас тий. Мэдээлэл одоо ингээд хайх. Гэтэ бас л эн чинь бас л нэг залах хэлбэр байна тий. Одоо дээр үед байсан бол мэдээлэл хань гэвэл номын сар болоо. Ном эргүүлэл өтөрч шүнж суугаал ёо. Harry Potter-тэй байсан байна. Тэгэхээр ууг нь бол технологи хөгжих сайхан гэхдээ аюултай л зөв ашиглахгүй л аюултай л та. Ой хоёр тэр нөгөө нэг Yusuke төгөлтөг хань үзчихсэн үү? Ахаа. Тэрнээр яг технологийн хөгжил амар болсны гаргадаг шүү дээ. Роботууд нь хүнээ барьж идэг, дата гэдэг. Тэгээ тэрэн шиг болуулаас эвгүүл сүлтэй хүний робот нь яцсан төстэй. Тий. Тэгээ хүнээ барьж идэг яахын тулд устгуулгын тулд баахан жижиг хүмүүс бүтээсний хамгийн сүүлийнх нь юм. Тий. Сүнсээ гэсэн чинь гэр бүлийнхнийхээ сүнсийг хийсэн байдаг л шүү дээ. Тийм л. Би дөнгөс саяхан нөгөө нэг гэрт очсон чинь Univision Hollywood нөгөөс ахгүй. Тэгэл амар гоё наа нэг үзсэн. Яа сая баг Univision сурталчлаа яач. Univision бол цонцоод байна. Univision Hollywood багт байна шүү. Сайхан үзээ. Би тэгээ жоо махта бүр хийж үзээ ойлгохгүй шүү. Харин би зүгээр өөрсдөө за роботыг л дарж авах гээд байгаа мэн гэж утсан болохоос цаад тэр утгыг нь бол ойлгоогүйсэн. Тэгээ сая үзснээ. Оо ийм бүр үгүй би тэрийг бүр дунд нь хэд тасалж үзсэн бэ. Ганц үзэх гэж. Ажид баг карактэй өдөртэй. Тэгээ чимдээ хавар дээ. Өө нэрээ нь манайхаа. Өмнө нь ингээд ийм радио 505 гэдэг ийм зургийн подкаст гэсэн зураачтай. Гэхдээ дандаа дижитал. Тэгээ болцоохгүй. Тэгээ би тэрийг ингээд машин ирэх замдаа сонслоо. 24 оны 11 сарын 20-нд оны сүүлийн хандаа хийсэн байна. 3 жилийн дараа гэж. Бүр 20 онд би сонсдог гэсэн. Тэгээ тэрэн шиг бас тэгж ивэл гоё ч юм уу гэж бодсон. Зочинтой. Тэр нь гоё. Өглөө зураач хүмүүс тийм. Яг нөгөө юу ч нэг гэж гэдэг шүү дээ нөгөө дэлхийн сонсогчны радио MJL радио тэрнэр чинь амин агш маш ирээд идэв шүү дээ зургийн талаар амин агш минь гурав таах байх уу тэрэн шиг тэгэж яавал хүн ярилаа тэгтээ тэдний хэлээр тэгэж хийж байгаа шүү дээ зураач хүн яг ямар байт юм бэ гэдэг ямар амьдрах уу тийм
Багш чинь бол ээж нь байлгээд чи аав нь дээр нь очих гэсэн. Нөгөө театрын дурч. Аав нь? Тийм шиг санагдаж. Тийм театрын зураач. Амин агш магш чинь өвөө нь ятам зурж байгаа шүү. Юм. Амин агш ээж нь бас нэг амар бомб зурж байгаа. Миний подкаст сонссон. Ирчлэгс тавьсан шүү. Юм лээ. Амир инди Тийм. кобой стилтэй. Ингээд үлээ за тийм. Булган. Тийм болгоо. Аминагшийн өвөөгийн аав нь ядам сүр. Булгангийн өвөө нь ядам сүр. Илүү дээзэг болгон гэж өгдөг шүү. Тэгээд тэрний Тийм айл төсөх гоё ах тий. тэр ямар байдаг вэ? Дамттай Тийм айл төсчөөд өөрөө зурдаггүй байвал амар хэцүү баг. Зурдгүй байх гэж байх уу? Амин агш чинь зурдаггүй болохоор урлаг судлаач болсон гэсэн шүү дээ. Оо тийм үү. Тийм зурж чаддаггүй болохоор урлаг дүүр амар дуртай. Гэтэ хичээл суурна шүү дээ. Яаж таггүй ч. Бүгд л гартай юм чи. Тэгэхгүй хөтөнд үнэхээр сонсголгүй хүн гэж байдаг шиг зурж чаддаггүй хүн гэж байдаг баг. Байдаг гэж юу? Тийм байдаг баха. Тэг байгаа шүү дээ. Тийм. Тийм зурж чаддаггүй хүн гэж байгаа шүү дээ. Дуурайгаад ч зурж чаддаггүй хүмүүс байдаг дуусч шүү дээ. бүр байдаг үстэй. Гэхдээ чи дуул сурна шүү дээ. Үгүй Сурахгүй хаа. цаанаасаа нуунгын байгаа тэр чинь. Тийм байдаг хаа. Сонсголгүй нэг бол ч 1000 сонсголтой болгох гэж сонсголтой болгож чадахгүй баг. Тэгэхээр мэдрэмжгүй юм бол мэдрэмжгүй л. Аминаш өөрөө тийжилсэн юм уу? Үгүй би хинээс сонссон юм бол доо. Аминаа шиг тэгж ярьсан гэж хэлсэн. Зурж чаддаггүй болохоор би урлаг судлаач болсон юм. Гэтэ би урлаг дүүр амар хайртай мэртэй гэсэн гэд. Гоё ярьдаг л доо. Ой тий. Кино үзэж байгаа шүү. Яаж тэгж гоё ярьдаг. Аминаг шиг яриад л толгойн урддаг тийм. Амар Би гоё. бүр ерөөсөн мартдаггүй шүү. Батмарт тахад нөгөө нэг 2 дахь өдөр болгон зааланда бөөнөр цугладаг гэсэн хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь нэг өдөр аминаг ширчлэгт тавина гэд. Тэгээд зургийнхны бол бүгд нь хүчээр оруулсан заяо. Тэгснээ бусад ангийнхны хүмүүсийг хүсчихвэл ороорой гэсэн аахгүй юу? Тэгэнгүүт би ч амар орд юм аастай бараг хөлөө өрөөл байгаа шүү. Тэгээд тэгсэн чинь Салвадор Дали Ванго хоёрын тухай ярьсан аахгүй. Тэгээд тэр үе чинь юу ч зураг мэдгүй хөтөд чинь Ванго Салвадор Дали хоёр ч юм амар сонирхолтой юм чинь. Яа тэг би одоо л яг дараа яминаг шинэлээ хэлцээрэл явж байгаа хөө. Хөөе. Гинт бодсон чи Пикассо ч амар орчин үеийн урлаглах байсан юм шиг байна. Гинт зай бодлоо. Айгуу орчин үеийн юм байсан юм шүү. Айгуу тэгээ контемпорари арт гэдэг шүү гэлж үлдсэн. Japon их контемпорари. Нэг байсан юм шүү бодсон чи. Яа тэр ихтэй амар хөрхөд бис тэр найдар. Нөгөө нэг ихнэр нь нөгөө нэг яа юутай болчдөг, өвчтэй болчдөг. Тэгээ нөгөө ихнэр нь амар муур харахаараа баярлаад. Тийм. Тэгээд шизофрен болчихдог. Тэгээд ихнэрийн өгсөний дараа шизофрентэй болсон амар сонь сонь муур зурагтай. Тэр өстой гоё. Тэгээ бас тэр нөгөө нэг би ер нь хүний нүдхнэ. Хүний нэр тогтоодог юм биш. хүний сэтгэлийн тэнс үеийн нүдийн Чамайг тийм сэтгэлийн чинь тань хараа нүдийг чинь зурнаа гэдэг ихнэрийнхээ нүдийг зураад байдаг гэдэг. Ихнэрийнхээ хөргийг нүдтэй зурдаг. тийм. Тэр бас гоё. Яа, ер нь юм агуу хүмүүс л хаяал байдаг шүү. Гисэн чинь Юсифтэй юм хүмүүс нэлцэгч юм билээ. Хэмлэрэдэг бол. Тэрний нөхөр. Тэрний нөхөр ч бас амар алдартай зураач штий. Юм билээ. Яна. Араар нь тавьдаг үстэй. Нөө ингүүт хүмүүс амины агш шиг шүтээд байт. Яаж ингэж түүх ордог багш нар юу яаж ч ингэж бүгднгийнх нь нэрийг цээжлээд яваад байт. Хамаатай содно цэжлж байгаа шүү дээ. Цээж нь Нөгөө хин таавч манай төсөлч. Тэвээс шүү дээ. нүү 70 метр чинь нэг сургууль нэг шашны сургууль төгссөн шүү дээ. Тэгээд их чинь ламын нөгөө зураачлсан бохгүй юу? Тэр чинь ламын зураачлсан. Зураачлсан. Хатан би үгүй сууж байгаа.
Хөргөө зурулах 5,000. Хичин нас цагт агалж ийлээ шүү дээ. Одоо энэ метроон чи алекс шүү дээ. That's those. Юу ч юм. Одоо юу гэж нэр өгнө. За. Bye bye. Bye.